Сайн мэцхан өрхөн мөндөд үзэгчдээ сагсан бөмбөгийн онцлог мэдээллүүдийг хүргэдэг Hope Notes-ийн 3 дахь улирлын 36 дахь дугаар буюу хамгийн сүүлийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За надтай хамт студид Инхбат маань хүрэлцэн ирсэн байна. Орой мэндийг хүргэе. За тэгээд хамгийн сүүлийн дугаараа хийх чинь тэгээд өнөөдөр бид бүгд юуны талаар ярилцах вэ? Намайтай бол үзэгчдээ энэ орой мэндийг хүргэе. Тэгээд мэдээж өнгөрөх 7 хоногт болоод өнгөрсөн. За Польш улсын Варшав хотноо олсон 3 сагсан бөмбөгийн 10 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний талаар ярилцсан. За мөн ирэх улирал үндэсний дээдлэгт маань ямар өөрчлөлт оров. За мөн дараагийн саруудад өдрүүдэд биднийг бас 3 сагсан бөмбөгийн ямар онцлог тэмцээн уралдаан тоглолтууд хүлээж байна вэ гэдгийг өнөөдөр ярилцах нэ. За тэгвэл хэдүүлээ хамтдаа хэсэгхэн хугацаанд завсарлаад хамтдаа зочдтойгоо эргээд уулзцай нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Unitel MCS Coca-Cola-нар ажиллаж байна. Нэвтрүүлэгтээ эргээд тавтай морил үзэгчтэй нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Teso Group IT Zone ажиллаж байна. За бүгдэнд нь орой мэндийг хүргэе. За тэгээд энэ 7 хоногийн хамгийн сүүлийн дугаар бас бичигдэж байна. Тэгээд өмнөх 7 хоногийн хувьд дэлхийн авраг боллоо 3-3-ийн тэгээд тэрний талаар сэтгэлээсээ хавалцааж манай 3 маань гурлаас тайлбар суусан маа шүү дээ. За оргил мөн хэсэглээ тий. За хөдөлгөөний авраг гоё боллоо. Ард зохион байгуулалтын дээр үтэж Польштай Варшавд маш их бороотой байсан ч гэсэн тэмцээнд ямар нэгэн саад дутгаар гарсангүй. Тэгээд тоглолтууч гэсэн их хүсэлтэнтэй байлаа. Тэгээд харамсалтай нь яг манай эрэгтэй эмэгтэй айлын шигшээ баг хэсгээс гарч идсэнгүү. Тэгээд бид нар өмнөх 7 хоногийн үеч гэсэн бас ярилцчихсэн нэлээд хэцүү одоо хэсэгт одоо орцгоосон байгаа. Тэгтээ бас нэлээд амжилт бас үзүүлсэн гэж бас хэлж болно. Тэгэхээр хэдүүлээ хамтдаас Монгол эрэгтэй эмэгтэй тоглолтын үр дүнгээ хамтдаа хараад ярилцаад явцгаая. Тэгээд World Cup дээр хэрхэн ямар үр дүнтэйгээр тоглолтоо өндөрлүүлвэ? За эрэгтэй шгшөөгийн тоглолтууд харагдсан. Монголын баг маань Чех техник тоглолтонд хожигдсон. За дараагийн тоглолтод бол Америк нэгдсэн улсын эсрэг тоглож мөн хожигдсон. За тэгээд Польш болон Латвийн эсрэг за Польшийн эсрэг хийсэн тоглолт бол ялангуяа маш сонирхолтой тоглолт болсон. Тэгэхээр зохион байгуулагч улсын цорын ганц хожлоо бол зохион байгуулагч улсын эсрэг аваад эцэст нь Латвийн шгшээ огт 21-12 харьцаатай ялагдуулсан. За тоглолтуудаас манай хоёр ер нь аль тоглолт илүү нэгдүгээрт харамсалтай байдлаар өндөрлөвтэй. Хоёрдугаарт хожичхоор байсан тоглолт ер нь аль тоглолттой байв? За хамгийн харамсалтай гэвэл Америкт байсан тоглолт л байна да тий. 19-16-аас бариулаад өөрсдөө ч өнөө авалгүй дараалал 6 оноо алдаад хожигдсон. За тэгээд бас Чех дээр бол ялчгүй хожих боломжтой байсан тоглолт. Тэгээд төгсгөлөө алдсан тий. Сүүлийн 2 минутанд дараалсан нь 3-4 товтлооны самбар алдаад тэр нь улмаар Сербаг ерөөсөө авсан товтлооны самбар болгоно айлынхаа оноо олгоцсон. Чехээс оноо олгосон. Тэгээд хожигдлуулээчлээ. Сингээр Тэ ялгаагүй бас тэр Америктэй байсан тоглолт байлаа. Тэгээд яг хоо Польшиг оцсон тоглолт бол бас гоё тоглолт болсон. Эхний өдрийн манай сүүлийн тоглолт байсан. Эхлээд Чехт хожигдсан байсан. Өргөжлүүлээд яг хоо Польшиг талбай дээр нь хожсноороо ер нь бол эхний өдрийг бол бас тунд авгүй өндөрлүүлчлээ гэж харжсан. Тэгээд сүүлийн 2 өдрийн тоглолт хоёулаа ялангуяа Америктэй байсан тоглолт их харамсалтай тоглолт болсон доо. Тийм би бодохдоо болохоор за Америк бол ингээд 4 хамтдаа тоглоод удацсан ийм тоглогчтой тий. Мичан, Парет гэд за мөн одоо Travis ч гэх юм уу шилдэгчид байна. Тэнгүүт манай шгшөөгийн эсрэг бас нэлээд ер нь хүн тоглолт болох болов гэжсэн. Оргил мөнх харин яг тухай үгүй байхаа ирсэн. Наадах чинь Америкаар хожино. Латв бол үнэхээр хэцүү шүү гэжсэн. Яг л тэр тоглолт болсон л. Ялчгүй хожих боломжтой нь бол миний хувьд гарцаа авахгүй Америк л да манай шагаа. Латв дээр бол яг үндэ хэцүү. Латвийн тэр одоо 3-3 тарис соёл системүүд энэ бас яалчгүй тис өөр төвшин төвөнд дэш төрүүлээ гэж бодож байна. Үнэхээр хурдтай тоглолдог. Америкчууд бол харин тийм биш те. Нэг тэгэж айхтар бужигнаж дандаа тийм ойрын зайд хурдан дамжуулт явдаг биш. Дандаа холын дамжуулт арцлааны араас улардаг. Гүйлдэ яадаг чинь доор пост хийж тоглодог ч юм уу. Латв бол тийм биш хэн шүүж их боломжтой учраас манай шишээ багт нэг арай ойрхон тоглоод хожих боломжтой баг гарцаа авах Америк л ус. Тэгээд Америкийн эсрэг яг тэр ойрхон бариулж хожигдоод дээрээс манайхан жоохон унсан болов гэж харж байгаа. Тэгээд Латви эсрэг дилэнч тоглолтоо гаргаагүй нөгөөдөл нь ч үнэхээр хэсгийн сүүлийн тоглолтоо заавал хожих хэрэгтэй гэд чанга гарч ирсэн. Тэгээд
сүүлийн тоглолт нэр үнэхээр болоогүй дээ. Надад нэг асуулт байна л да. Одоо шгшээ багийн тухайд ярилцахад сая бас яг инхбати хэлснээр одоо Америкийн шгшээ баг илүү олон жил одоо тоглолцооцсон хүмүүс байсан. Манай шгшээ багийн хувьд бол энэ жил шинжлэгдэж орсон маа шүү дээ. Тэгээд энэ шгшээ багийг харахад ер нь хэр ирээдүйдээ харагдаж байна. Тэгээд бас тоглолтуудыг хамтдаа харьцаалаа шүү дээ. Хэр гар нийлэхээр санагдсан байна. Ер нь асуудал хуу цааш та манайх одоо энэ чинь дараагийн олимп хүртэл зөвөр Азийн чансаа одоо яг одоогийн байдлаар те Азийн чансаа нэг гэсэн байр сууриа хадгалаа байж хатал манайх олимпиад орчих шүү дээ. Одоо энэ олимпийг ирэх болох систем бол өөрчлөгдсөн. Өнгөрсөн сүүлийн 2 олимпиадууд бол ТV-ийн чансаа тэргүүлчихэл болно. Тэгэд за манайх үнэхээр чансаагаа тэргүүлээд олимпиад орлоо гэж бодоод яг энэ багаар ороход бол охиног цаана 2 жилийн хугацаа биш те бэлтчих бол хангалттай л гэж бодож байна. Сая бол манайх доор хэсгийн альч багт ирэлхүүлээгүй илүү орсон байх байсан биш. Дүлгэн болон сугараа гэсэн тамирчид гоё байлаа. Тэгээд сун шидэлтэн дээр манай 2 доор тоглолтын төвүүд те ерөөсөө эргэлзэхгүй шийдэж байгаа бид нар гарсан. Яг уу үнэхээр нэг асуудал гэх юм бол болко дээр доор хамгаалтын асуудал байсан те мисмэш дээр тэр жоохон одоо ялчгүй л өндөр намын зөрүү байгалийн өвдөл байж таарч байгаа учраас. Тэгээ болкочсон дараа цаашлаа те Жилс Мартин шиг одоо Мейз шиг урттай л байд хамгаалах учраас олчвол яг үндэ тэгээд энэ сугараа болор эрдэнэ гэсэн тамирчид чи одоо энэ том тамирчид Европууд дээш нэг тэгж олоудаа тоглосон ч биш те. Тэгэл цаашаа ингээл тоглоод авсан, мэрэгчлэн тавцсан тоглосон тэгэл нэг туршлага болол тоглох арга барил олчихлоо л та. Би бол ер нь яг энэ шиг шиг бол цаашд ямар ч асуудалгүй л гэж бодож байна. Тэгээ ер нь бол болор эрдэнэ яг өөрийнхөө шийдэлтээр тэгээд хурдаар бол ингэж нөхөж тоглох болоод исэн шүү дээ. Тэгээд болкогүй энэ баг ямар байх байсан бэ гэвэл бас төсөөлөхөд хэцүү болчих жоон тийм. Энэ бүх тоглолтын найруулгыг хийж гин эргээд одоо багаа оноо авах ассистаар тусалж чинь гэдэг юм. Польшиг хожиход бол болко маш сайн байсан. Тэгээд Латв дээр болко маш хүчтэй эхлүүлсэн шүү дээ. Нэг шидэж чигээл те. Хагиш доор Раймаг өсөрчлөөнө зөрж орж марвал. Тэр болко яг оноо авах тал дээр бол ямар ч асуудалгүй байхгүй. Довтлох батал дээр хамгаалтан дээр л ялчгүй яг нөө бодогтай бай өндөр намын зөрүү дээр л нэг сул тал болсон. Тэр бол асуудал. Хоёр том тоглогчийг одоо маш гоё мэдэрч одоо цагтан дамжуултыг өгч өөрөө яа довтлох үедээ эзэн довтлох эзэн дамжуулах үед ер нь бол маш сайн одоо мэдчих юм уу тэгээд ер нь аль одоо аль эзэний л туршлагатай тоглогчийг ер нь нэг тийм сандарсан зүйл байхгүй сайн тоглолтоо гаргасан гэж харж байгаа юм болор эрдний тухайд бол онцлоод хэлэх юм бол тэгээд энэ эргээд энэ дөрөв тоглогч бол дөрвөлээ шидчих болж байна. Суграач шидэлтэн оновчтой болгосон дүлгүүн шиддэг гэдгийг бол одоо манай үзэгчд бүгд мэдж байгаа. Нэмээд болко арчер гэсэн энэ хоёр тоглогч. Тэгэхээр бас нэг юмд бүрдсэн нэг юм баг болчихвол гэж харагдаад байна. Эргээд дахиад 2 жилийн дараа тодорхой өөрчлөлт орлоо гэвэл ер нь орж ирэх боломжтой тоглогчдыг одоо ингэж яривал хин нэг ер нь ингэж толгойдоо бодож байна манай хоёр. Одоо тэгээд доороос орж ирэх залуучууд яг манай яг нөө залуу сансаргийн багийн гол цөм болсон тоглогч нь ингээ ороод ирж байгаа шүү дээ тий. Хоёр тоглогч нь ороод ирж байна. Үргэлжлүүлээд яг хөө тэгэл яг хөө Чин утыг сая Азийн аврагт нэг авч үзлээ тий. Ганбаатар яг хөө арай нэг туршлагатай бас 3-3 илүү туршлагатай тоглогчийг бас Азийн аврагт хамт явуулсан. Сая бол ингээд яг хоёр тоглогч бас солиод үзэж байна. Доороос бол одоо тэгэл энэ хугацаанд өөр залуучууд тий одоо өсвөрийг бэлдээд байгаа шүү дээ нэг хэсэг. Тэгээ одоо бас яг шинэхэн байгаа драфтууд бас илүү бас онцолж гарч ирэх болов гэсэн бодлоо. Ямар залуучууд 3-3-аас дагнж яг ирээдүйд гарч ирэх нэ гэдэг нь бас юм байна. Бас тэгээд харахад инх хамарч гэсэн өнгөрсөн жил бол баг анхны мэрэгжлийн тоглолтонд бас бүүм игээд амжсан шүү дээ. Хамар бол сайн байсан шүү дээ өнгөрсөн жил. Цөөхөдөн тэмцээнд оролцоод энэ дээр бол өрнөн дэжүүд тоглолцсон шүү. За тэгэхээр хамтдаа үргэлжлүүлээд эмэгтэй тоглолтынхаа үр дүнгийг харцгаая. За тэгээд энэ тоглолтуудаас бас онцлог тоглолтууд нь яг юу байв, тэр тоглолтын яг юу болсон болоогүй талаар харилцаж байгаа. Онцлоггүй л альч Америктээс тоглолт хулан 17 оноо 14-ийг авцсан тий. Хулангийн дээр өстой бүр алдгаа мэдгүйсэн зөрөгтэй зоримог гэдэг шийдэлтүүд байна. Тэгээд юу ч хэсгийн хамгийн хүчтэй хоёр багтаа бол сайн тоглосон байгаа байхгүй тий. Австрали, Америк ч финалт хоёр багштай. Алт мөнгийг авсан багууд ийм ойрхон онооны зөрөгтэй тоглосон гэдэг бол тэгээд сайн тоглосон гэж бодож байна. Тий, Спантай бас тэр хийсэн тоглолт байна. Энэ бол ер нь тоглолтын дийлэн хугацаанд манайх илүү өргөж явж байгаа. Төгсгөл дээрээс гараасаа алдсан. Тэгээд хэсгийн сүүлийн тоглолт бол тэгээд яг Унгарын баг бол яг гарч хэсгийн сүүлийн тоглолт байсан. Тэгээд үргэлжлүүлээд унгарчууд плей-ин тоглоод бүр шүгийн 8 хүртэл явсан баг шүү дээ. Тэгээд Унгар бол туршлагатай байсан. Амар өстэй. Тэгээд яг үнэхээр миний төсөөлснөөс бол бүр үнэхээр сайн тоглосон.
Тэгвэл ганц Клаудио Папиг л байхад үгсч чинь тэр нөгөө Лелиг Виви Бронди гэсэн хоёр тоглогч бол бүр ингээд хамаагүй төвшөө хийсэн залтмал. Тэгээ одоо ерөөсөө тэр баг өмнө Папас хамааралтай байсан бол одоо бол тэр Клаудио Пап бол нэг тийм айхтар оролцоогүй байхад оноо нь яваал байгаа. Тэгэхээр Унгарын шишээ баг л өөртөө бүр үнэхээр сайжирсан байл. Ер нь гэхдээ Европын багууд альч баг нь нэлээд чанга орж ирсэн шүү. Чех байна, Латв байна тий. Литвийн шгшөөгийг бас нэрлэж болж байна. Бүх тоглолтууд маш өсөлтөнтэй болсон шүү. Тэгэд яг би зүгээр эмэгтэйдэр бас нэг онцлог харьцмаар байгаа баг нь Филиппин байна тий. Филиппин за яг тэмцээний үндсэн байраар 17 16 дээр яг хэсгээс нэг л өвжл авсан. Гэхдээ л хэсгийн бас тий үнэхээр сайн тоглодог үзүүс хэсгийн бүх багуудтайгаа ойрхон байсан. Бас гарцаахгүй манай шишээ огч нурууны ялч Ази Европын зөрүүн дээр тий нурууны зөрүү байсан ч гисэн бүр өстэй бас л нэг Азиудаа дэмжүүл бүр номшдол сайн тоглолт үзсэн. Филиппиний баг дээр бүр онцлог дээр бол 2 дахь дэлхийн аврагтаа ороод тэгээд анхны хожлоо авч ирсэн байх шүү. Тэгээд анхны хожлоо авсан. Хамгийн сүүлийн тоглолт нэр хожоод дэлхийн аврагад дуусгасан. Тэгээд ер нь бол тэр багаас тэр Кейси Делароса гэдэг тамирчинг бол бүр ингээд 3-3-ын дараагийн бас өнгийг тодорхойлох шинэ залууд гарч ирж байна гэдгийг бүр 3-3 Бяба 3-3-аас онцолж дурдсан байлаа. Тэгвэл манай Монгол эмэгтэйчүүд одоо юуг засаж сайжруулвал дараачийн одоо тоглолтуудад илүү өндөр амжилт үзүүлэх бол гэж бодож байна. Яг өнгөрсөн дэлхийн аврах дээр бас ялчгүй нандин үслээ нөгөө товтлогооны найр болох те. Сая ч гэсэн яг гарцаахгүй тийм бол дутагдж байгаа л харагдсан л та. Тэгээд мянга заллаа гэдэг нөгөө ялчгүй холбогч хүний мэдрэмж шиг те. Нандин үсэл шиг бас нэг товтлогоог яах вэ? Пик н ролыг хизээ яаж зохицуулах вэ? Хинийгийн шийдэлд нэр үлдээх үү гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйлсээс айгүй хэцүү. Тэгээд нөгөө Европын өндөр тамирчдын эсрэг ингээд яг багийн тоглолтгүй болохоор манайх өөрсдөө одоо холон тэр Америк эсрэг 14 оноо дандаа хөсөн тоглосон ч гэдэг юм. Тэгээ тийм тоглолтоос өөр сонголтгүй болчиход байна л та тийм. Эсрэг багуучсан ер нь манай тэр хөлбөр шийддэг тактик айгүй судалсан байгаа нь ер нь анзаарчихсан. Яг ингээл гуруула чекэн дээрээс одоо яг шийддэг хөлбөрөө явлаа гэхэд яг шийддэг тоглогчийг нь дагж гарч ирээд ерөөс 50 шийдвэрлэхгүй. Тэгээд тэр хөлбөр нь устлаа гэхэд манайхаас цаашаага үргэлжлүүлээд хувийн тоглолт ингээ бодог талбар руу дайрдаг ч юм уу. Тийм тоглолт айгүй хэцүү болчиход байна л та. Болролтон дээр Испани дээр нэг гоё хэнийг Гарсиаг нэг унгаас тий. Тэр бол олимпийн мөнгөтэй үнийг өсөл. Хөл алдталсан тий. Өстө би хаан дөрөв гэтэл нь авсан шүү дээ. Амар татсан шүү тэр. Тэгэл гол нь шидэлтээ унгааж байхгүй тий. Шидэлтээ эгээг бол тэгээ тэр одоо унгаасан бичлэг бас юуч биш л болно шүү дээ яг. Болролтноос үнэхээр гоё юм шүү. Сая яг ярих гэтэл ерөөсөө энэ дөрвөн тоглогчоос одоо Болролт Нарангой гэсэн хоёр тоглогч бол яг шинээр ингэж их шоугийн бүрэлдэхүүнд анхны дэлхийн аврагтаа орж байгаа гэхэд яг л нандаа Ламка хоёр хэлжсэн шүү дээ. Тэр тоглогчоос бол өстой юу ч ирж магадгүй гэдэг. Үнэхээр зөрөгтэй тоглосон. Тэгэхээр бахархмаар байсан. Манайх яг Испани дээр бол ялч бас нэг хожуул хийчихоороо тий төсвөл дээр. Та тэр Мухати яг ингээд доор аваад тоглоод байхад бас будалтай талбай л үнэхээр хэцүү л байна л та маа. Арико бол яг Азиудаа бол хүрээд илүү гарна шүү дээ үндэ. Ази аврагч юм. Тэгээ Европчууд дээр бүр үнэхээр хэцүү л байна л та. Гэтэ яг манай бүрэлдэхүүнд авсан тоглолчдоос ариун цэцгийн тоглолтын дэлхийн аврагт төстэй дийлэм болсонгүй юу л гэж харагдахаар байлаа. Тэг яг өмнөх дэлхийн аврагт үзүүлчихсэн тэр сайн шийдэлтүүд одоо доороос оноо авдаг тэр олон талт тоглолт нь ер нь жил төдийлөн гарч өгсөнгөө л гэж харж байна. Яг өмнөх ингээд Women's Series цувралуудыг харахад гайгүй болоод байсан. Хамгийн сүүлд тэр Women's Series дээр авсан нүгэндээ авсан бэртэл ер нь нэлээд нөлөөлөв гэж ингэж харсан. Тэгээд масктай тоглоход ч гэсэн өөрт нэг тухгүй байж байгаа сүүлийн тоглолтын дээр бол бүр маск авч гарч ирж байгаа харагдчихсэн. Тэр бас нэг тийм бэртлэгний бас нөлөө байв гэж харлаа. Аа. Манай хүмүүс зөв нэг нурууны асуудал байхгүй бол тэ нэг өндөрөн зөрүү байхгүй бол уг нь бусдаар бол нэг тэгж хол орхигдсон юм бол байхгүй шүү дээ. Үүндээ ур чадварын хөвч тэр шидэлтийн он өвч хөвч тэр. Ялч одоо сая Латвас гэтэл метрээр гарсан 2 өндөр эмхтэй тамирчинтэй тэ. Литвийн өндөртэй Унгар метр 95-тай Вракис ч юм бүр тийм амар айхтар өндөр нөхдөв. Францууд гэхэд бүгдээрээ баг одоо Лемүснээс нөгөө 3 метр 80 гарсан гэдэг ч юм уу. Тэгээд ялчгүй нурууны зөрүүл. Тэгэд за нандин хүсэл бас шгшээ багийн нэрд дурдгдсан байж байгаад бас бэртлийн улмаас оролцох боломжгүй болсон шүү дээ тий. Хэрв нандин хүсэл орсон болвол манай дундаж өндөр бол илүү л багасах байсан болов уу гэж бодож байна. За тэгээд эрт дараагийн тоглолтуудад одоо сая өргөл мөнхийн хэлснээр хэрвээ өндөр үнэхээр чухал болвол дээдлэгээс ч юм уу
бас яг түрүүний асуултад төстэй асуулт асуух гэдэг юм л да. Ер нь ямар тоглогч ер нь чансаагаа ахиулж одоо яг 3-3 руу бие сэтгэлээ зориулсан дээр гэж бодож байна. 3-3 ирээдүг харвал. Одоо бүрэлдэхүүн шинжилэлт хийвэл. За уг нь яг тэгэл энэ ч үеийн цацралт ч юм уу те. Би бол ихтэй хүндээ цацралыг 3-3 амар гой зохицох тоглогч гэж боддог шүү дээ. Нуруу тийм айхтар намхан биш, хамгаалтан дээр амиа тавьдаг. Тэгээ шидэлтэй, залалтай те. Цацралыг бол 3-3 айгүй гой зохицсон гэж боддیں۔ Тэгээ Индра байхад л бас 3-3 яг бас л өөр өсөн шүү дээ. Оноо авалтан дээр бол ямар ч асуудалгүй болсон байсан шүү дээ. Индра ч бүр дэлхийн аваргын бүрэлдэхүүнд тоглосон шүү дээ те. Индра бол ямар ч асуудал байгаагүй. Ер нь тэгээд Индраг талбай дээр байхад бас нэг ажиглагддаг зүйл нь одоо яг хулантай адилхан зүйл байхгүй. Шууд хоёр хамгаалагч өөртөө татчих болдог. Ийм хэмжээний тоглож байгаа. Тэгээ Баатрин болроод нь 3-3 дээрээс ямар хүртэлтэй гоё байсан. Гэх мэтлэн бас байна л. Тэр нь бол гэхдээ манай охтууд тэр нь маш их болцоо байгаа. Одоо нас бол залуу тамирчид ч тэгээ энэ бол манайхны дэ бодлого бол тэгээд аль болох л шин залуу тамирчтай боломж олгоод те энэ жилийн бүрэлдэхүүнээс ч харагдаж байгаа. Тэгээд бус тамирчид бол одоо хэлсэн шүү дээ нэнд өсөл Цэрнлам хоёр ирээдэлсэн манай ах нар бол тэнд ингээд оноогоо цуглуулаад тэмцээндээ ороо явж байгаа. Энэ хэд маань ингээд дэлхийн аврагтаа оролцоод ингээд энэ зүг бодлого нь зөв зүг байхаа гэд өөрсдийн бодлоо хэлжсэн. Тэгээд бас яг хөө сайн дэлхийн аврагтаа зэрэгцээд бас манай Улаанбаатар баг маань крикет квестэд оролцсон тийм. World Tour ирэхин төлөө Marcelo World Tour ирэхин төлөө тоглоод 2 дугаар байранд тэгсэн орсон. Бас л амжилттай л байлаа. Гэхдээ харамсалтай нь бас яг төрүүлсэн баг л World Tour ирэх авахын гол зорилгоо бол биелүүлсэн. За тэгэхээр өргөжлүүлээд хамтдаас финалийн тоглолтуудын хайлайтаа үзцгээе. Тэгээд энэ тоглолт юу болов? За энийг сингээ тайлбарсан тийм. Яг хоёр хамт орсон гэхдээ сингээ бол өөр бас нэлээд гайхсан юм тоглолт болсон тийм. Энэ дээр Австралийн жил үнэхээр одоо онцгой байлаа. Хэсэгтээ нэг тийм айхтар байгаа үчсэн бүр плейний тоглолтыг хятадтай хийж хожиж гарч ирсэн баг шүү дээ. Тэгээ үргэлжлүүлээд дэлхийн аварга Нидерландыг хожиж байгаа тийм. Тэгэл бид нар ер нь тэмцээний туршид ингээл айтвал гэж яриад исэн. Яг цагаа тулахад бол туршлага гэж юу байдгийг л үйдэл харуулчихлаа шүү дээ. Марина үед бүр энэ дээр яг тэр хоёр дараалсан шилжтэй. Бүр за али байж би хичээл гэл нөгөө дэс бүр те. Тэрнэр бол тэр Америк хөгтөд бүр сэтгэж амжаагүй байхаа. Нэг нь бол бүр шууд цэвэрлэгэн дээрээс авч гараад шууд хийсэн шүү дээ. Одоо яг энэний араас үйдэл шилжүүд бол бүр үнэхээр амар байсан. За тэгээд энэ чинь өмнөх дэлхийн аварга дээр Вене дэлхийн аваргаас Австралич хүрэл авч ирсэн шүү дээ. Эцтэй эсрэг. Тэр ч бас ингээл нэг айгу мафиантай медаль гэж ярьдаг юм л да. Айлч юм эсвэл тоглооны секунд дээр ширэн шүүгчнэр алдаа гаргаад тэгээ нэг тиймэрхүү юмс болсоор байж. Одоо тэгээд тэр хүрэл медаль одоо ямар ч найраагүй. Бид нар бүр ингээд дараагийн дэлхийн аварга дээр нь медалийн өнгөө дээшлүүлчлээ гэж бүр баталсан юм л тоглолт болсон. Тэгээ фули вэли гэж энэ нөхөр ер нь тэмцээний турш айгүй хэцүү байж байгаад яг энэ финал дээр бас нэг хэрэгтэй дуунаа авсан шүү. Тэгсэн бас бага хөөдөрч төгсөн тий. Сүүлд бол бас өөрөө бас нэг хитрхи үеийн тоглолт үзүүлэх гээд нэг хэсэг дайрж үзсэн. Тэгээд саяны энэ 2 онооны шидэлт бол бас их чухал болсон шүү. Багтаа 2 онооны илүүг авчиж байгаа. Зөрүүлээд Австралиас одоо хариуг нь барина. За Витли одоо энэ шидэлт унаад 20 матч point Австрал төрүүлээд авсан чинь. За сүүлийн яг энэ пазар шот одоо яг энэ хожлын шидэлт бол юу ярих вэ те? Энд дээр бол тэгэл Микайла Уильямс гэж бас Америкийн дараагийн супер од гарч ирж байгаа. Энэ дэлхийн аваар өөрийгөө харуулсан. Одоо ижээс нэг жижигхэн хөдөлгөөн тий. Тоглооны секунд өөр хараалгаа нэг тохиол буухыг нь харж байгаа бас. Яг буухыг хүлээж ийн гэдэг чинь тэр чинь ерөөсөө баг секундээс баг хугацаагаар хэмжигдэхээр байгаа. Чи Испани эсрэг тоглож байгаадаа сайн унгаас шүү дээ. Хамгаалагч унгааж гаад унсоо энэ бүр хуруугаараа зааж гаад тий бүр яг энэ зэг дээрээс энэ нөхөр бол сайлч арай өөр төвшин билээ. Бүр үнэхээр ярилтгүй одоо. Тэгээд тэнцсэн тоглогч. 23 онд Америк сүүл төрүүлсэн тий. 3 дахь аварга авцсан байж байгаа. Энэ жил ингээд 26 онд төрүүлээд эмэгтэй багийн 4 дахь аварга өрч байгаа. Тэгээд Микайла Уильямс Камерун Бринкийн араас ингээд юу 2 дахь MVP болсон Америк тоглогч болж байгаа. Камерун Бринк нь одоо бүр WNBA-ийн супер од шүү дээ. Тэгээд Микайла Уильямс, Хара Уильямс гэсэн энэ хоёр тамирчин 18-ны дэлхийн аварга, 18 насны дэлхийн аварга, 23 насны дэлхийн аварга, одоо ингээ үндэснүүдийг яг бүр ингээ том дэлхийн аварга
төрүүлсэн юм тамирчид бас болж байгаа. Ер нь бол өмнө нь ингэж эмэгтэй шгшөөг тэр яг Америк бол одоо дөрөв тоглогчоос хэлдэг ч юм уу тий. Нэг ийм зүйлс ажиглагтаад идэг байсан бол одоо сүүлийн жилүүдэд ерөөсөө яг ингэж зориулж хэлдэг болчихсон шүү дээ. Яг энэ тамирчдаг бол бүр багаас насны системтэйгээр явуулсан гэдэг нь харагдаж байгаа байхгүй тий. Өмнө нь бол яг ингээл нэг WNBA-с нэг ирээдүйтэй ч юм уу энэ суперодууд бол нэг WNBA-ний хідэн нөхдүүд авчраад том амжилт гаргаад авчдаг байсан шүү дээ. Одоо бол ингээд яг 3 таныг зориулсан багийг бүтэн босгоол ирлээ л дээ. Тэгээд олимпийн төрөл багтна гэдэг чинь өөрөө их том түлхэж зүйлчиж байгаа юм л да. За эрэгтэй финал. Энд бол ер нь баг Герман талдаа тоглолт талдаа орж байхад ер нь бас нэлээд харагдаж болох үе тийм тоглолт. Эхний тайм аутаас өмнө эхний тайм аут эхлэхээс өмнө алдаан зураг олсон шүү дээ. Тэгээд германчууд өөрсдөө онооны илүүтэй. Тэгээд бүр 9-төр тулцсан байна энэ чинь. Тэгэл туршлага тий. Ялч юу вэ гэдг нь л харагдсан л да. Ерөөс хяналт алдахгүй юм л да тийм. Туршлагатай бол ингээд бидний алдаа ингэчлээ оноогоор дутуу байна гэсэн ямар ч тийм сандарсан юм байхгүй. Ерөөсөө энэ хоёр шилдэг ослол нь өөрсдийн их юм аягээл бусдын залуучууд нь яг өөрсдийн юм аягтл ингээд асуудалгүй бариад ороод ирж байгаа. Тэгээд ерөөсөө яг ингэж одоо эсрэг баг довтлогоо алдаад эргээд өөрсдөө довтлогоо хийж байгаа энэ нөхцөл дээр тоглолт ингэж зогсохгүй явж байгаа үед огтхон ч яг сэнгийн хэлдгээр хяналт алдахгүй явах хөстөө дамжуултууд яваад авах хөстөө оноогоо явуулаад эсрэг баг нь бүр ингээд суугаад хэмнэл алдна гэдэг чинь яг Латвийн эсрэг бол хамгийн том одоо юу гэдгийг сул тал болчихж байгаа байхгүй юу? Латвийн эсрэг бол ингээ хурдаар нэгт илүүрх нь гэж бол ямар ч баг байхгүй л дээ. Энэ багийг бол тэгээд 10 минут гол нь ингэж айхтар өндөр хурдтай ажиллачаад төсвөр дагч чадвар нь ингээд байгаад байгаа байхгүй тий. Цаанаа ингээл нэг тамиртай бензинтэй тэгэл 10 минут ингэж өндөр ажилласаар явж байгаа дуусгах гэдэг. Одоо бол яг үндэ ингээд энэ 19-15 дээрээс германчууд бол тоог явуулах гэж айгүй зовсон шүү дээ. Одоо жишээ нь ингээл дэнтэл сул довтлогоо гайлж ийн гэдэг ч юм уу. Тэгэл нөгөө төсвөр дах хачаал дах чадварын зөрүү бол бас ялчгүй гарч байгаа л гэж бодож шүү дээ. Тийм тэгэл хөл гар бүгд сулраал эхэлж байгаа л да. Латвас Латсын тоглолтод өстө хамгийн чухал үед тэгээ яг тэр нэг дараалсан 3 он авдаг тий. Бүр нэг тийм нэг сонин гингүү байдлаас өөрөө нэг шидсэн бөгнөхийн хараас авч доороос хийгээл. Тэгээд Ласманис бас яг MVP авсныхаа дараа ярилцлага өгөхөд гэсэн. Би бол яг ингэж тэгээ оноо авъя гэж одоо зориогүй. Одоо багийнхаа төлөө ингэж энэ оноонуудыг авлаа. Тэгээд энэ оноонуудыг авахад Раймо Лац гэсэн энэ хоёр тоглогчийг илүү онцлох хэрэгтэй. Мэдээж надтай маш удаан явж байгаа Мезистос талархлаа илэрхийлмээр байна гэсэн. Тэгээд ер нь 3-3 ингэж сонирхолтой хараад хахад Раймод алгадчихсан. Раймод ингэж баяр хүргэсэн тоглогч үзэгчд бол маш их байлээ. Тий, Раймо бол гарцаа байхгүй шүү дээ. Бүр ялчгүй чинь багийн бүх юм хийж байгаа байхгүй. 5-5 дээр яг холбогч байдаг бол нөхөр бол бүртгэл талбай тоглолтыг нь холбогчийг хийж өгч байгаа байхгүй тий. Нөгөө хоёроо ингээл тоглуулж ийн, залж шийдэл бүх юмыг нь одоо нөгөө орон зайг нь гаргаж өгч ийн, самбарт маш гоё тоглож ийн, хамгаалтан дээр бол үнэхээр сайн тоглогчтой. Би бас ялч тайлбарын дараа Раймог бас ялч гонцож ярьсаа үзэгчд хэрвээ тий. Зөвөр ингээл Ласманас Мейц хоёрыг оноо аваад юм гэж харж байгаа бол Раймо бол ялчгүй энэ багийн чимээгүй баатар нь бол байсан шүү дээ. Өгшний цаадах баатар гэдэг шиг. Тэр бол ялчгүй Раймо. Тэгээд Раймогийн тэгээд хамгийн анхны дэлхийн аваргын медаль нь ингээ алтан медаль болчихж байгаа. Латвийн баг дээр бүр онцлоод ярих юм бол дэлхийн аваргын ингээд алтан мөнгө хүрэл медальтай болж байгаа тий. Тэгээд 17 онд Европын аварга болсон. Тэгээд 20 онд World Tour-ын финалийн аварга болсон. 21 онд Токиогийн Олимпийн аварга болж байгаа. Ингээд 26 онд дэлхийн аварга болж байгаа. Ингээд 3-3-ийн түүхэнд ялангуяа Ласманис Мез гэсэн хоёр энэ хослол байж болох хамгийн том амжилтуудыг ингээд гаргаад түүхэнд ингээд нэрээ үлдээж байгаа юм маш онцлог юм дэлхийн аварга болж байна. Бусдаасаа төрүүлж гаргаж байгаа гэдэг нь хамгийн онцлог. Бүх тэмцээнд төрүүлсэн Стоичич, Болот, Маестрович, Борти, Францис Сигелач юм уу хин чин амжилтаа гаргаж байгаа. Гол нь тэгээд энэ хоёр чинь ингээд зүгээр одоо нэг багийнхаа хүчээр медаль аваад байгаа биш шүү дээ тий. Олимпиос Мейцэн MVP-г нь асуу сайдлын аваргаас Ласманас MVP-г нь авч байна. Хоёулаа 2021 онд дарааллаад улирлын MVP-г авцсан. Ялчгүй гол нь энэ тамирчид бас өөрсдөө бүр айгүй өндөр түвшин байна л гэдгийг харуулжлаа л да. Тэгэд яг карьер нь одоо л бас яг оргил үеэсээ жоохон уруудж байгаа шүү дээ. Яг нэг ихтэй нас чсэн явж байна. Яг ийм үедээ ингээд хамгийн одоо том шагналаа аваад ингээд цуглуулгаад дүүргэж чинь гэдэг бол бас нэг бодлын сэтгэл хөдлөхмөр юм гоё үйл явдал болсон.
тийм л юм анхнаасаа л хүсэж ийсэн дөө ер нь ингээд дутуухан дэмжээд л байдаг юм байна лээ. Тийм. Ийм л байна да яг 3 дэлхийн аврал гэвэл. За тэгээ ямар ч тач дэлхийн аврагт оролцсон одоо сая бас бид нар финалийн тоглолтыг нь үзлээ шүү дээ. Эмэгтэй Америк ямар одоо чансаа өндөр тоглогчтой манай монголчууд хэр сайн тоглосон бэ гэдгийг бас ойлгоцгоосон болов уу гэдэг ийм дүгнэлтэд бас хүрлээ. Тэгээд хамтдаа бас одоо ирэх болох 3-3 Women Series бас Улаанбаатар Amazon-с баг маань одоо орох гэж байгаа. Тэгээд тэрний талаар мэдээлэл хүргэнгээ эмэгтэй тоглогчдын бүрэлдэхүүний талаар бас ярилцаад явцгаая. За Amazon-сын хувьд одоо яг энэ амралтын өдрүүдээр Австрийн Венд Women Series болон World Tour тэмцээнүүд хамт зэрэг зохион байгуулагдаж байгаа. За өмнө нь бол бидний туршлагаас харахад Women Series-ийн эхний өдрийн тоглолтууд яваад дараа нь Women Series-ийн финалийн өдрийн тоглолттой хамт World Tour-ийн эхний өдөр явдаг ч юм уу. Ингэдэг байсан бол одоо ерөөсөө шууд хоёр тэмцээнийг 2 өдөрт ингэж багтааж зохион байгуулахаар бас их сонин шахуу юм хуваар байлээ тий. Тэгэл Улаанбаатар Amazon-с баг маань нээлтийн одоо тоглолтыг хийж байгаа. 6 сарын 10. Тийм, Мадридын эсрэг. Энэ бол шөнийн 1 цаг 5 минутаас тоглоод энэ чинь 12-наас 13 шилжих шөнө баггүй. Тэгэнгүүт маргааш нь оройны 4 цаг 55 16 цаг 55 минутаас сонио хуваар байгаа юм. Тийм тий. Ер нь бол одоо 3 үздэг үзэгчд маань ч гэсэн мэдж байгаа шүү дээ. Би өнөөдөр 13 цагаас ингээд тоглолоо гэхэд хамгийн ихтэй л 3 цагийн дараа 3 цаг хагасны дараа ч юм уу дараагийн хэсгийн 2 дахь тоглолтоо хийгээд тэр өдрийн миний тоглолтууд дуустдаг ч юм уу. Ийм хуваартай байдаг. Тэгсэн чинь энэ бол бас эхний тоглолтын алдаагаа ярьж байгаа. Одоо энэ дэр чи ингэж байгаа шүү дээ. Манайх хэсэг толгойлж байгаа шүү дээ. Тэмцээн хамгийн ихний тоглолт. Тэгээд эн чинь дараагийн нөгөө хэсгийн толгойлж байгаа багууд 3 тоглолт хийсний дараа яг тэмцээний яв. Тэгээд шууд манайх хэсгийн 20 дахь тоглолтыг хийх ёстой байхгүй. Тэгэхээр нэг нэг цаг 30 минутын дараа л 20 дахь тоглолт хийчих ёстой байхгүй юу. Тэгсэн чинь энэ тэмцээний одоо хуваар нь бол айгүй сонирн байлээ. Тэгээд за манай багийн хувьд бол бүрэлдэхүүнд Амар Робинсон, Келли Жон, за тэгээд нэмээд манай 2 гавьяат буюу Ариун Цэцэг болон гэсэн тамирчид байгаа. За хэсэгт бол Испани, Мадрид, тэгээд Украины шишээ багууд. Тэгээд Украин бол ер нь яг сая дэлхийн аврагт оролцсон баг нэг л тоглогч солигдсон билээ. Филевичийн хооронд нэг тоглогч солигдсон. За Мадрид бол бас ер нь яг гол цөмөн саяны дэлхийн аврагт ордог Испани шишээ баг байлээ. Тэгэхээр тэгээд бас нэг тоглогч солигдсон байсан баг. Тийм. Нэг хин Хуана Камилиан орж ирсэн байсан. Испани бол бүр яг хууч шиг. Бүгдэд хэсээсээ гарах боломж их өндөр байгаа. Ер нь хуулийн нь очих боломжтой манайх бол. Одоо бол Амар Робинсон нөхөд доор бол нэг тэгж тутаадах юм байхгүй шүү дээ. Уран нийлээтэй үзэж чинь тийм. Испанд бол угаасаа мухатай хойсоор нь хүн дөр тоглогч байхгүй ч юм. Одоо бол ер нь хуулийн нь хожиж боломжтой гэж. Ер нь сүүлийн Women Series дээр л одоо Чонг, Робинсон хоёр аль хэдийн учраа олцсон гэдгийг харуулсан шүү дээ. Тэгэхээр энэ Women Series дээр бас нэлийн дэшээ тоглож болов гэж бодод. Ер нь дэшээ хагас гişээ хүртэл доройж гараад ирчих болов гэж бодож байна. Тэгээ Украинаас тэгээд сая сонсоод бол тэр Плевичи сая дэлхийн аваргаар маш сайн тоглосон тоглогч шүү дээ. Тэр тоглогчоос хэлсэн байна гэдэг бол ингээ ойж боломж гараад ирж байгаа гэж харж байна. Тэгээд Испани эсрэг сая дэлхийн аваргаар яаж ойрхон тоглолоо. Тэгээд тэр багийнхаа эсрэг бас дагаа нэх ийм тоглолт гарч ирж байгаа юм байна. За зэрэгцэж явагдах World Tour-ын тэмцээнд бол дэлхийн цуврал тэмцээнд манай эрэгтэй багуудаас бол эрхээ авч оролцож байгаа баг бол байхгүй. Тэгэхээр дэлхийн шилдэгүүд өвөв гэдэг юм уу тий бусад багууд оролцож байгаа ч гэсэн энэ удаад бол Монголын баг World Tour-ын тэмцээнийг үнжихнэ. За тэгэхээр хэдүүлээ хамтаас 3-3 эрх тоглолтуудын хуваарийг бас хамтдаа харцгаая тий. Бидний яг одоо ямар тоглолтууд энэ хугацаанд хүлээж байна вэ? Энэ талаар ярилцаад явъя. За ер нь тэгээд 6 сар гэдэг бол ерөөсөө паркаас тэгээд 6 сарын сүүлээр Сүхбаатарын төв талбайгаас салтгуул ийм өдрүүд болдог доо. Тэгээд дэлхийн шилдэгүүдийг дэрэгдээс нь үздэг тий. Нийтдээ 6-7 хоногийн туршид юу яа? Сүхбаатар Challenger 23 нас эхлээд араас нь Women Series тэгээд World Tour гэсэн ийм тэмцээнүүд бол 6 сард бидний хүлээж байна. 6 сарын 23-наас 28-ны хооронд 2 өдрийн зайтай 3 тэмцээн тий. Тэгээд дундаа ерөөсөө завсар гэх юм бол нэг л өдрийн зай байгаа. Тийм. Сүхбаатар Challenger яваад Women Series яваад араас нэг өдөр завсарлаад World Tour эхэлж байгаа болов уу гэж ингэж санагдаад. Шууд манай
За үзэгчид бас анзаарч бол зайсан World Tour шинээр нэмэгдсэн тий. 11 сарын 14-өөс 15-ны орд. За манайхаар бол ер нь хүүтний улиралд болж байгаа учраас магадгүй Эмбанк Арена ч юм уу. Ер нь хамгийн өндөр магадaltaй тийм л бах та тий. Эмбанк Арена л бах. Тэгээд 8 сарын 1-ээс өрөнд Дархан жилэн жиргэж Дархан улаан аймагт Дархан хотод бас юм 393 олон улсын тэмцээн зохион байгуулалтаар болсон байгаа. Тэгэхээр ер нь ирж байгаа тамирчдад бас их сонирхолтой байх болов уу гэж бодод байгаа юм. 11 сарын 10-д гэдэг чинь ер нь цас орцсон ч байх боломжтой юм үгүй шүү дээ. Тэгээд ингээд ер нь 3 ингээд тайлбарлаж гисэн үзэж гисэн ингээд үеэсээ харахад яг тийм цастай дроны дүрс мөс бол ерөөсөө харж байгаагүй шүү. Орчин харж ирсэн үү? Байхгүй. Ер нь байхгүй. Ер нь өвд тэгж бүрэлдэхүүн яг манай нөхцөлд ингэж болж ирсэн тохиолдол бол байна. Одоо яг Азид болдог бол дандаа л ер нь одоо нэг зүүнүүд Азаар тий дулаан орнуудаар болдог. За яг Европод болж байгаа хэд нь бол одоо ер нь яг үдийл болоод дуусдаг шүү дээ 6-аас 8 сард. Тэгэд 8 сараас нэг 9-өөс 10 сар 11 сар хүртэл дандаа нөгөө нэг Баруун Азаар тий Европ орнууд нэг Арабын хойгуудын улсаар болчихдог учраас ер нь тийм их цас байгаад хөрөн боломж байхгүй байгаа л та. Финал нь 11 сарын сүүлээр өгдөг л тий. Тэр нь бас дандаа л нөгөө дулаан одоо Ньом одоо энэ жилийнх бол бүр яод болно шүү дээ. Тийм Бразилд болчихоо. Тэгэхээр тэгээд бодохоор онцлог World Tour болох нэ бас бас сонирхолтой шүү дээ. Дэлхийн сагсан бөмбөг сонирхолтой анхаарлыг татгаар ийм World Tour бас зайсан World Tour байж чадах болов уу гэж бодож байна. Тэгэхээр бас энэ улирлын хувьд одоо бас үзэгчдийн хувьд ирэх улирлийн тоглолтууд маань эхлэх хүртэл маш олон бас тэмцээн уралдаанууд бас биднийг хүлээж байгаа юм байна. За тэгээд хэсэг хугацаанд завсарлаад тэгээд үндэсний дээдлийг болоо тэгээд Зүүн Азийн авраг шалгаруулах тэмцээний эрхийн төлөв тоглолтын талаар бас хамтдаа ярилцаад явцгаая. Тэгээд нэвтрүүлгийн ивент тэтгэгч KFC Mbank ажиллаж байна. Нэвтрүүлэгтээ эргээд автомобиль үзэгчтэй нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Tesla Group болон Top Motors нар ажиллаж байна. За тэгээд дараагийн сэдв рүүгээ хамтдаа орцгоё. За хамгийн ихний ярилцах сэдэв маань болохоор 5-5 Зүүн Азийн аврагын урьдчилсан шатны эрхийн төлөөх тоглолтууд бас бидний хүлээж байгаа. Тэгээд хамтдаа хэсгийн байрлалын харангаа ярилцаад явцгаая. За тэгээд манайх болохоор D хэсэгт барилж байгаа. Тэгээд D хэсэгт нийт 4 улстай. Тэгээ бид нар өмнө нь бас яг энэ талаар ярьж байхад C хэсэгт Сингапур байгаагүй нэмэгдсэн байлээ. Тийм, D хэсэгт бол манай шгшөөг Таиланд, Вьетнам, за Фужи арлууд гэсэн улсуудтай нэг хэсэгт бичигдэж байгаа. Энэ 3 багаас ерөөсөө Вьетнам, Таиланд хоёртой бол тоглоод үзчихсэн. Ялангуяа Таиландын шгшөөгийг бол бүр дэндүү сайн мэддэг. За клубын төвшөнд ч гэсэн тамирчидтай тоглодог. За шгшөөгийн төвшөнд ч гэсэн 2-3 тоглолтыг сүүлийн жилүүдэд дараалаад хийчихсэн ийм багууд байгаа. За Фужи арлуудын талаар ерөөсөө төсөөлөл байдгүй. Фижи арлууд. Фижи арлууд одоо нөгөө нэг Гуам орчим ер нь Гуамтай ойролцоо л бас байгаа юм болов уу гэсэн таамаг байна. Олимпиад таквондогоор ордог үлээ Фижи. тэр нөгөө нэг өмнөх юун дээр ирдэг чинь ямар улс вэ? Тийм Тайти ер нь Тайти шиг байгаа. Тийм ер нь тэр хэцүү л баг. Тайти ч гэхдээ бас хөвчлөө баг штэ. Ингээд ахлах тасгалжуулагч нь хүргэнэ аваад ирж байгаа. Тэгмүтээ ингээд охиноо аваад ирж байгаа юм зөө. Багийнхаа арын албанд. Тэгээд ингээд харахаар ингээд гэр бүлэрээ ингээд ирдэг зөө. Хүүн бас тоглолт шүү дээ. Хүүн хүргэлтэйгээ тоглолт. Тэгээ саний хэсгийн байрлалуудыг харж байхад бол би хэсэг айгүй тийм гоё хөнгөн хэсэг харагдаж штэ. Казахстан хэсгийг толгойсон. Тэг өвчтэй байж болох баг нь Палестин л харагдаж байна. Бас Баруун Азийн Кыргызстан хавийн улсууд байх шиг байна. Тэгээд энэ тэмцээн болохоор за яг энэ эхний хэсгийн тоглолтууд эхний одоо үе шат нь манай Монгол улсад явагдана. Саяны хэсэгт ордогдсон багууд те Таиланд, Вьетнам, Фижи арлуудтайгаа манайх тэмцээний эхний хэсэгтээ нэг л тоглоно. За яг одоо бид түнд хуваар гаргаж байна. 8 сарын 28, 8 сарын 30, 8 сарын 31. Энэ тоглолтуудын талаар ярихад одоо яг улс бүр дээр нь ярихад ер нь хэсгээсээ нэгээр гарах боломж ч юм уу бид бүгд байгаа. Тийм, гурлын нөөж. Ер нь хожин л хийж одоо ер нь нэгээр гарна л хийж үзсэн. Гэхдээ одоо нөгөө шгшөөгийн цуглартан дээр бол одоо яг лиг дуусч хахад бас нэг арын албаны хүмүүс нэг мэдээлэл өгсөн шүү дээ бид нарт. Одоо нөгөө гадны лиг тоглож байгаа бүх тамирчид руугаа
бид нар одоо нэг урилга явуулсан. Тэгээ ихэнх нь бас нааштай хараа өгсөн гэсэн тийм сайхан мэдээ бол өгсөн. Тэгэхээр одоо за инхээ хувьд бол драфтд орж байгаа юм чинь бас яах юм бол сайн мэдгүй байна. Одоо тэгэл 50-аас баясаа ч юм уу те бүх тамирчлал ер нь ирэх өндөр магадaltaй юм шиг үлээ. Ганаа хүртэл биг ганаа хүртэл ирчих боломжтой гэж би сонсож байсан. Тэгээд 6 сарын 22-ноос шгшөөг маань бас нэгдсэн бэлтгэл гараад ирэх юм билээ. Тэгээд эдгээр тоглогчид төр магадгүй 7 сараас 8 сарын ихээр ч юм уу гадны лиг тоглох тамирчид маань нэмэгдэх юм бол бас л нэлээд хүчтэй гарч ирэх хэрэг байна. Өмнө нь холбоотой нэг уулзж исэн бичлэг ус явж исэн шүү дээ. Тэгээс онцлог яг шгшээ багийн тамирчдаас дүрдүүл яг хин энэ үлрэл ер нь онцлог тоглогч байв. Яг тэгэл үеийн ер нь сүүлийн жилүүдийг ярих шгшээ баг маань уламжлал залуучаад байгаа шүү дээ. Тэгээд драфтын онцлог тоглогч өсгөө байна. За өсгөөдөр нэмэгдээд сураа маань бас шгшээ огт дуудагдаад ороод ирсэн ч гэх юм уу. Ерөөсө шгшээ огийн бүрэлдэхүүн яг нэг үндсэн цөм дээрээ хадгалагдаад эргээд бас сул байрлалууд дээр ингэж залуу тоглогчдыг оруулж ирж байгаа гэдэг бол маш сайн мэдээлэл гэж ингэж харж байна. Тэгээ одоо бид бүгдэд бас төвийн байрлал илүү тутмаг байгаад идэг шүү дээ. Тэгээд бас яг сайн хэлсэнчлэн би ганаа ч юм уу бас хурж ирэх боломжтой болвол бид нарт бас илүү нөөц илүү л нэмэгдэж гин гэж одоо харж байна зүг. Одоо манай хоёр санаж нэг 2 жил тас. Тэгээ сугаараас нэм. Тийм 3 жилийн өмнө гээд ингэж тооцъё л доо тий. Тэгэхээр одоо ахнар дүүнэртэй Азийн аваргын эрхийг авч өгөх гээд тоглож ирсэн тухайн үед бол бид нар төвийн байрлал дутуу гэдээ ярихад бол байж болохоор байлаа шүү дээ. Тэнгүүт одоо л тухайн цаг үеийг бодвол хараад үзэхээр тий. Дүлгөөн байна, суграа байна. Нэмээд одоо ганаа ороод ирэх юм бол ямар хэмжээнд болох вэ? Энэ яг энэ шгшөөгийн бүрэлдэхүүн тухайн шгшээ баг тухайн үеийн шгшөөгийн бүрэлдэхүүнийг харьцуулаад үзвэл тэгээ фракест суулжуулагч гэсэн бас өөрөө хэлсэн шүү дээ. Ингээд нэг үе бодвол Монголын сэгсэн бомбт ингээд төвийн байрал дээр бол одоо хамаагүй нэг айх айдсгүй сэтгэл амар болчлоо гэдэг те аз хоёр суграа дүлгөөн тэгээд фракест суулжуулагч өмнө одоо дүлгөөний тоглолтыг хараагүй суграагийн тоглолтыг бол хараагүй байсан шүү дээ. Одоо өмнөх хөлөрлүүд те тэгэл энэ хоёрын тоглолтыг харчаад бол ингээд энэ сэтгэлэн тавьширсан гэдэг зүйлийг бас өөрөө ярьж ийсэн. Атлагч нь одоо өсөрч тохоод харна сая төвийн байрал дээр ерөөсөө ингээд мартцсан хүчний довтогчоор бодсон юм чинь. Тэгээс одоо ингээд гадны тоглолтуудад ер нь явхад хөвчлэн бас яг нөгөө туршлагатай тамирчид их нөлөө болдог шүү дээ. Тэг яг одоо баг яг уналтад орсон үед сэргээдэг гэдэг ч юм уу. Тэгээд тэгэхээр энэний талаар ер нь ярилцвал ер нь багт ер нь яг тийм туршлагатай тоглогч хэрэг болдог вэ. Тэгээд энэ үлрэл бас маш олон шин тамирчдыг шгшээ багтаа илсүүлээд байгаа шүү дээ. Тэгэл өөсөө яг мэдээж байгалах бол та. Тэгэл одоо энэ 3 дараас сүүлүүд ихний жил чинь те яг юм нэг дундаж настай тоглогч бол баг байгаагүй шүү дээ. Хит залуу тэгээд уул юм ахмад тамирчтай л гэсэн бүрэлдэхүүнтэй дундаарнаа занд л байсан баг те яг нэг дундаж настай гэвэл. Тэгэл ямар гоё баг яаж тохируулж болохыг харуулсан шүү дээ. Тийм тэгэл урт хугацаанд багийн уур амьсгалыг атгах, эргээд хөцөл хорооны уур амьсгал, дасгалжуулагч тоглогчдын хооронд одоо холбооч гэдэг юм уу. Яг нэг ийм юмыг хийгээд явхад яа харахгүй туршлагатай тоглогчийн нөлөө. Эргээд тэр туршлагатай тоглогч нь бүх тоглогчдод бас хүлээн зөвшөөрөгдсөн тийм ийм тоглогч байх хэрэгтэй гэдэг бол Эрдэнэ цогт бас номер 1-ээр ингэж харагдах болов гэж бодож байна. Одоо тэр хамгийн анх одоо юужид болсон яг энэ тэмцээн байж шүү дээ. Манай Вьетнамтай бараг тоглож ирсэн тийм хэсэгтэй. Баясаа айгуу сайн тоглоод Вьетнамд тэр тоглолтын шилдэг болжсэн баг. Тэгээд Вьетнамыг хожиж ирсэн. Тэр бүрэлдэхүүнийг л одоо ингээд аваад арах юм бол Баттөр, Бэлгүүн, Санчир, Мөнх Төвшин, Өрнүүн бэлэг гэл ингээд зөндөө тоглож. Бага тоглогчийн харилт цогтол байгаа үстэй. Харин цогтол цогтол гэхэд байсан бахав. Байсан бахав. Цогтоо байсан үлцэн өршөх. Тэгээд үлцэн өршөх байсан. Тэгээд ганаа өдр байсан баха. Ганаа байсан. За энэ гурван тоглогчлол нь байсан. Одоо гол нь ганаа шгшээдээ дууддаг. Үлцэн тэр өөр шгшээд дуудах тоо юу гэхээр бас айгүй. Одоо тэгээд Барса болор эрдэнэ гэсэн яг одоогийн ингээд лигт тоглож байгаа те хамгийн юу гэдэг чи өндөр хэмжээнд тоглож байгаа хоёр холбогчтой нэмэгдээ тэгээд 50-аас одоо Баясаа яруу юу болох уу гэхэд тэгэл мэд шгшээг холбогчны дээдэлтэй 3-ыг л авч явах. 3-ыг л сонгох байлгүй дээ те. Тийм тэгээд тухайн үед шгшээгийн маань нэгдүгээр дундаж нас өндөр байлаа. За мөн энэ тоглогчид бас клубийн хэмжээнд гэдэг юм уу те твдээ олон улсад танигдаагүй байлаа. Одоо харин аль хэдийн 25 хүрээгүй тоглогчид маань Азийг донслоход эхэлсэн ийм бүрэлдэхүүнтэй шгшөөг орж ирнэ гэдэг бол эргээд
одоо Таиланд, Вьетнам, Фижи гэсэн эдгээр багуудын эсрэг ямар ч асуудалгүй. Тэгээ сүүлд бас нэг чансаа харахад манай яг улсын чансаа бас нэг жоохон унтсан баг шүү. Одоо 105 уу 105 дэрчлөө ерөнхийдөө. Тэгээ Таиланд одоо бол манайхаас дээгүүр чансаатай байгаа учраас хэсэг толгойч тий. Тэгэл энэ тэмцээн дээр бас нэг хожлуудаа авалны чансаагаа тодорхой хэмжээд ижлүүлээ. Тэгээд эн чинь хэсгээс 3 баг гарах байсан байна. Тэгээд дахиад 2 дахь үе нь болохоор 2 дахь хэсэг нь дахиад нэг зооноос гарсан багуудаа манайх D хэсэгт байгаа шүү дээ. Гэтэ дараагчтандаа зөвхөн C хэсгийн багуудтай л нэг хэсэгт байна. Тэгэхээр саяны нэг сүүлийн BC шиг л багхгүй тий. Нэг багийг одоо ингэж яг мултлаа дараагийн хэсэгт ингэж байгаа. Ер нь нэгээр гарсан багуудаа шууд цаашаа гараад тэгээд D-ийн 2 3-тай DC хэсгийн 2 3-оор гарсан багууд нь нэг хэсэгт ороод тэгээд тэр дөрвөөс ахиж хоёрын цаашаа гаргах юм. Ийм Шгшэг багийн бүрэлдэхүүн эцсийн байдлаар хизээ зарлагдах бол Ер нь бол 8 сарын 29 гэж байгаа бол нэг 8 сарын 15 дараа ч юм уу тий. Тэгвэл яг холбооны пэйж дээр бол яадаг шүү. орохоос өмнө Тэгээд бэлтгэл ороод өргөдөгчсөн бүрэлдэхүүнээр бол тийм зарлж байгаа. бэлтгэлд орж байгаад нэг тэмцээн эхлэхээс нэг 7-2 хоногийн өмнө ч юм уу за ингээд тэгээд сүүлдээ ингээд үндсэн бүрэлдэхүүний тамирч сонгогдсон ингээд мэдээлэл гаргав шүү дээ. Яг зүгээр ингэж бодоод байна л да нэг гадаад тоглож байгаа тамирчид маань магадгүй нэг сарын өмнө нэрлээ гэхэд яг тэр өргөдөгсөн бүрэлдэхүүнд нэрлэгдэж чадахгүй байх юм магадлал байгаа болов уу гэж ингэж бодогдоод байна. Эргээд тухайн бүрэлдэхүүнээс харж хагаад одоо жишээ нь баясаа 7 сарын сүүлээр ирэх боломжтой гэх юм бол тэр өргөдөгсөн бүрэлдэхүүнээр ингээд ороод явах байх. яг зарлагдаагүй байгаа ч гэсэн зүгээр магадгүй гарааны бүрэлдэхүүнд хин хэнийг та харахыг хүсэж байна. Яг бүр яг онцлоод тэр тамирчид гарааны бүрэлдэхүүн байвал Яа тэгэхээр одоо ингээд тоглогч сонгож чадхааргүй хэмжээнд ингээд бид нар эргэлзээд байж гэнэ гэдэг бол манай фото те тоглогчдын ингээд ер нь чадвар бүгд маш сайн байсан бэ гэдэг нь ингэж харагдаад байна. Би бол яг нөгөө одоо ингээд сая нэг хэд хэдэн сүүлийн хэдэн жил дандаа л дотооддоо тоглолтог ийм тамирчдыг ер нь харсан шүү дээ дийлэнхтэй. Одоо л яг тэр гадаад Тайванд тоглож байгаа одоо баясаа ч юм уу яг тийм арай дээд түвшин тоглож байгаа тэр тоглогчдыг бас яг чигшөөгийн тоглолтод орж инээс тоглоогүй байгаа тамирчдыгаа бас харуулгаа юм болов уу гэж бодлоо. Хэрвээ инхээ хот ирлээ гэж бодоход бас яг холбогч төр тоглох уугүй юу те. Яг 2 метр гарцсан холбогч Азад бол авраг үстэй. Аз твд бол Аздууд одоо Америкта баг авраг авах чинь те. Тэгэхээр инхээ хот бол мэдээж тим өндөр нуруутай тоглогч ур чадвартай ямар ч байрал дээр тоглож бүр хитрхийн өндөр 100%-ийн потенциал авахад практикс залжуулагч яг ямар байрал дээр тоглох уу гэл те. Маш гоё юм асуултууд. Ер нь наад асуулт юм бол ягаад хариулсан алхах өдөр таашгүй гэдэг. Тэгээд ер нь ингээд одоо тогтмол солилцоо оруулаад байсан ч болохоор л тийм. Одоо үнээр яаж л зүгээр сонирхолтойгоор зүгээр яг гарааны 5 Dream Team мөрөдлийн багийг бүрдүүлээд үзээ л та. Би бүр хариулахгүй гэхээр нь бүр заа сонсоор санагдаж байна. Манай оргил бүх хайгаад байгаа. Одоо нэг ингээд 5 тоглогч нэрлэлцдэг тэгэнгүүт чи манай тэрийг нэрлсэнгүүгээ шууд манай оргил. Гэхдээ эн чинь те бас зүгээр хувь хүний зүгээс л бодож байгаа нэг юм хүсэл маягийн зүйл юм чинь. Ер нь хин байгаасаа гэж хүсэж байна. За бүр үнэхээр одоо инхээ од ирлээ гэж бодлоо гэдэг ч юм уу яг хүсэл нь юу. Мөнхөө зүгээр урд нь миний бодлоор гэж байгаад оруулж байгаа юм. Та наагаараа очроо олчоо. Заавал над хариулт хэлүүлэх гэдэггүй. Тэгэл та яг бодоход тэгэл төвдөр мэдээж төлөвөн гараал те. Дөрөвдөр аз хоёр гараал. Тэгээ бас ганьард нэрсэн шиг тариач төлөвөний урдаар гарахгүй байхаа те. Нас туршлагын хувьд бол хол зөрүү байгаа шүү дээ. За холбогч дээр тэгээд Болко яг үндэ бас нөгөө 50-ны Барсагийн тоглолтын бүр ингээд Болко Барса тогтмол үзэж байгааг болохоор сайн мэдгүй байхгүй юу. Болко юу Барса. За би бол яг үндэ Болко сонгоно. Болко тололно. За мөнхөө хөтөр бол адилхан бодолтой байна. Тэгээд инхөө эсгэлэн мэдээж бас гарах болов гэж бодож байна. Тэгээ одоо за хэрвээ инхөө зөрүүл инхөө 2 дээр ч юм уу 3 дээр ч юм уу те. За яг зөөр инхөө ирэхгүй байлаа гэж бодоход тэгэл Эрдэнэ суугт инхөө эсгэлэн 2 дээр гарахад тэгэл маш гоё бүрэлдэхүүн л гэж бодчих. Тэг гоё юм байна. Ер нь мөнхөтэй санал нэгдээд би энийг хаалаа. Сингийн үед л өөр би сая бас юу хэлсэн шүү дээ. Ер нь самбай нэмэр оруулчихлаа тий. Хамжаад нэг иймэрхүү баг гаргаж байна. Замш гайхалтай. За тэгээд бас хідүүлээ өргөлжлүүлээд ярьцгаая. За тэгээд мэдээж улирлууд дээдлэг улирлууд маань дууссан байгаа. Тэгээд эрх улирал маань
10 сард эхлэн тэгээд 9 сарын 1-нд бол эцсийн байдлаар бүх баг бүрэлдэхүүнүүд одоо багийн мэдүүлгүүдэд дуусгасан байх юм бэлээ. Тэгээд хамтдаа дээдлийн хувьд өөрчлөлт орсон байгаа журмын. За тэгээд миний мэдж байгаагаар 5 журам бол өөрчлөгдсөн байлээ. Тэгээд хамтдаа бас ярилцаад явцгаа. За энэ дээр 4-7 гэдэг заалт дээр болохоор лигийн эмэгтэй эрэгтэй нэг баг өмнө нь 14 тамирчинтай байсан бол энэ үйлрэл 15 хүртэлх тоглогч багт бүрэлдэхүүнд багтах боломжтой болсон юм бэлээ. За тэгээд 3 лиг онор тийм мэдээж яг өмнөх хөлрөл шигэ 3 лиг онор талбай дээр байх боломжтой. Нэг нь Аз импорт байгаа. За тэгээд 4-8-ын заалт дээр бас одоо онцлох өөрчлөгдсөн зүйл нь гэвэл өөр улс буюу тусгай бүсийн давхар харьяалтай байхыг зөвшөөрнө гэж байгаа юм билээ. За тэгээд сонгох улсууд нь бол хിവэрээ. Тэгээд өмнө нь бол давхар иргэншилтэй тамирчныг бол зөвшөөрдгүүлээс юм байна л да. Одоо Америк, Малайз байдаг ч юм уу те. Тэгвэл энэ үйлрэлээс бол тэрийг хүлээн зөвшөөрдөг болсон юм бэлээ. За тэгээд 4-9-ийг хамтдаа бас харвал эрэгтэй эмэгтэй гадаад тоглогчдод талбайд гаргах альва минутын хязгаарлалтгүй гэдэг нь 4 одоо үеийн турш бид нар гадаад импорт тоглогчийг харах боломжтой болж байгаа юм байна. За тэгээд 4-21 дээр гадаад улсын иргэний харьяалтай тоглогчийн солигдох тоо хязгааргүй болсон байна. За энэ бол бид угдаас яг өмнөх тийм дугаарууд дээр ярьж байсан. Тэгээд яг плей-офф эхлэхээс 72 цагийн өмнө мэдүүлэг нь бүрэн багцсан л болвол хідэн ч удаа солих боломжтойгоор ийм шинжлэгдсэн одоо журам маань батлагдсан байгаа. За тэгээд 5-10 дээр тоглогч дасгалжуулагч нь нийт 4 техникийн алдаа бүрд нэг тоглолт үнжнөө гэсэн бас ийм заалт шинээр нэмэгдэж орсон юм билээ. Тэгээд хөл бөмбөгийн лигийн зарчимлээ шүү дээ. Эний талаар бас хамтдаа гоё ярилцаад явцгаа юм. Надад бол бас өмнөхөр сонирхолтой одоо журам шинжлэгдсэн болов уу гэж та харж байна. Тэгээд за тэгээд эндээс онцлох журам яг юу санагдав та хэдийд? Тэгээд тэр хамгийн сүүлийн сонирхолтой 4 техникийн ялдаа гэдэг. Одоо хөл бөмбөгтөр бас яг нэг шар утасныг торгуулна гээд нэг тоглолт ингээд үнчгэд өргөдөх гэдэг. Гэтэ энэ сонирхолтой нь яг улирлын тоглолтууд дээрээс ингээд плей-офф пас идэх шатны тоглолтууд дээр бүгдэнд нь ингээд үргэлжлэх явах юм байлээ. Одоо хөлбөмбөг дээр бол яг ингээд асар шат мат дээр ингээд цэвэрлэгдэж шүү дээ. Дасгалжуулагчид бас нөлөөтэй юм билээ. Дасгалжуулагч дээр бас. Дасгалжуулагч дээр нөлөөтэй гэхээр нэр бүхий гавьяатай хүмүүс бас нэг 10 тоглолтод 2 тоглолт үнжих магадлалтай харагдаад байна. Ялч шүү яг зүгээр энэ яг саний өөрчлөгдсөн журам ярихад бол холбооноос ер нь нэг шүүгчтэй хамгаалсан ч юм уу те ийм зөвлөлдөл гэж харж байна л да. Яг мэдээж тамирчид ямар шалтгаанаар л бид нар техник алт авч болно шүү дээ. Бөмбөгийн хөвшүүлгээс авах эсрүүгийн тамирчин дүр. Гэтэл ихэнх тохиолдолд нь те ер нь 50 стэйшн шүүгчтэй зүүвсээр харьцсан сууж техник алт авдаг шүү дээ. Дасгалжуулагч ч гэсэн муу ялгаагүй. Тоглолтын дундор харахад нөгөө ширээний шүүгчдэр очивол маш их юм ярьдаг шүү дээ те. Тэгэл нөгөө талбайн шүүгч рүү ч хондлоо, ширээний шүүгч дээр ч хондлоо тэгэл энэ үйлдэлүүдийг л нэг арай хязгаарлах гэсэн л ийм журмын өөрчлөлт болов да. Тэгэд өмнөх хөлрөлт чинь миний санаж байгаагаар бол эмэгтэй лиг дээр ялангуяа нэг л импорт тоглогч талбай дээр гардаг байсан шүү дээ. Тэгэхэд одоо эндээс харахад бол эрэгтэй эмэгтэй баг тус бүр гэхээр эмэгтэй төр хүртэл 3 тоглогч гарч болох. Талбай дээр одоо нөгөө 2 лиг өнөр нь гарч болох юм болов уу? Болно. Болж болох тийм. Үг үсгийг харахад бол тэгэхээр бас одоо 2 импортыг бас хамт талбай дээр ингээд харна гэдэг бол гоё байна. Тийм. Тэр сүүлийн журам дээр бас ялчгүй яг ийм журамаас хэрэгтэй л байна. Тэгээ шүүгчд бас нэг тоглолтыг нэг жоон контролдож тий контролтой байхгүй бол манай лигийн тоглолч хүмүүс юу болдог вэ? Нэг сарничвал. Яг энэ одоо журам одоо ингээд 4 үеийн турш одоо легионоор тамирчид гарна гэдэг бол бас маш сайн легионерыг л сонгож авчихгүй бол бүр багт нэлээд нөлөө болчлоо шүү дээ тий. Одоо 2 үе гардаг байсан болвол энэ үлрэлээс 4-ийн турш одоо багтаа нөлөө болно гэдэг чи одоо тэгээс сонсох нэ яг энэ нөгөө Аз легионер тамирчдын үн бол нэлээд өссөн сурагтай. Тэгээ нөгөө манай Монгол руу холбогдож байгаа одоо агентууд ч гэсэн ер нь бол ингээд үн өссөн гэсэн гэдэг одоо мэдээллүүд бол бас гарсан байлээ. Яг хөө тэгээд агенттай холбогдохдоо тэгтгэл байх л та. Манай лиг бол ингэж 2 үе тоглол 4 үеийн 2 үед нь одоо яг 2 импорт тоглогч хамт тоглолдог. Тэгэхээр тухайн тамирчин дээр ирэх ачаал баг байдаг ч гэх юм уу. Нэг талаараа нөгөө талаараа Монголын лиг Азийн төвшин дэлхийн төвшин бас жил ирэх тусам бас төвшөө авч байгааг л
илрэл. Яг Том лиг, сонсохны том импорт. Cousins их холбоотой юм шиг байна. Cousins манай Монголын лиг тоглосноороо бас одоо ингээл мэдээж үүн одоо хөлсийн талаар мэдээлэл гарна шүү дээ. Тэгээд тэр журмаараа Леонард тамирчдын үн бас дагаад ер нь ингээд өсөж байгаа. За Cousins-ыг хөвчөрсөн бол бид бүгд бас те үнэ өсөх боломжтой. Тийм, хуучин ч гэсэн ер нь ингэдэг байсан. Одоо Олимпийн шууд амжуулах эрхч гэдэг юм уу те? Хөлбөмбөгийн лигүүдийн шууд амжуулах эрх гэдэг иймэрхүү зүйлсүүд төр бүр 10 он энэ төр гэдээ ярих юм бол Монгол улс гэдэг бол одоо 3 сая хүн амтай. Тийм учраас эдийн засгийн бололцоо юм. Тийм учраас танад ийм үн санал болгоё ч гэдэг юм уу. Ийм зүйлүүд байсан бол одоо эргээд Cousins энийг төлж болоод байгаа юм бол бусад багууд нь ч гэсэн энэ хэмжээний мөнгийг гаргах боломжтой л гэдэг ийм үзэл харагдаж байна. Cousins-аас өмнө Epps, Kerry Walker-ыг авчих хүртэл ер нь энэ зүйл ихэлсэн шүү дээ. Ер нь бол тийм. Kerry Walker хүртэл манайх лигийн одоо чансаа ч юм уу тэрүүнд бол бас нэг легионеруудын үнийн хөрөгдөл ч гэсэн нөлөөлөл эхэлсэн зүйл гэж байна. Тэгэл хамгийн том одоо давуу тал гэх юм бол тэр тоглогчийн солихыг заарлаа юм л та тэр байхгүй болсон гэдэг бол багууд бас хасагдах шатлуу их хүчтэй орж ирэх боломжтой л болсон. Тэс энэ журмуудыг хараад байхад дэр хүлрэл маань бүр илүү л сонирхолтой одоо болох нь гарцаагүй одоо санагдж байна. За тэгээд бидний бас ярилцах хугацаа маань дууссан байна. Тэгээд 36 дахь дугаарыг хийгээд одоо манай өнөөдрийн хөвд нүүдсийн энэ улирал маань энд хүрээд өндөрлөж байна. Тэгээд 36 дугаарын турш хамт байсан үзэгчдтэй бас маш их баярлалаа. Тэгээд хамтдаас Монголын сагсны одоо онцлог мэдээллүүдийг хамтдаа хүргэлээ. За тэгээд энд хүрээд өнөөдрийн дугаар маань өндөрлж байна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр KFC M банк ажиллаж байна. Тэгээд бүгдээрээ баяртай үзэгчтэй.